Улаанбаатар хотод амьдарч байгаа бүх иргэд энэ Улаанбаатар хотын орчны бохирдлоос олж эрүүл мэндээрээ цаг заваараа ингээд стресстэж хохирж байгаа. Тэгээд энийг бид нар одоо өдрө болгон шүүмжилтэйгээр харж ярьдаг. Гэхдээ хин ч энийг бүтээлч шүүмжилтэйгээр одоо олон нийтэд таниулъя. Хор нөлөө нь яг яаж тусаад байна гэдгийг харуулж байгааг байх гэж бодсон. Ингээд бид нар дээд хөтөлбөрийн байгаль орчин хотчлол багийн залуучууд бид Монгол агуулгын Монголын топ график дизайнеруудтай хамтраад энэхүү төслийг үн төлбөргүйгээр ямар ч одоо ашигын бус зорилгоор ингээд нийгмийн төсөл болгож хэрэгжүүлсэн. Тэгэхээр дизайнерууд гэдэг дээр гол ач холбогдлоо өгөх хэрэгтэй гэж бодож байна. Таны брендийн өнгө төрхийг тодорхойлдог, таны бүтээгдэхүүний сав баглаа бодол концептыг тодорхойлдог Монголын шилдэг график дизайнерууд байгаль орчин хаягдлахгүй бүтээгдэхүүн, одоо жишээлбэл байгаль дээлтэй бүтээгдэхүүн өнгө төрх нь ямар байх вэ гэдгийг бас шийдэж, за бас энэ асуудлыг ойлгож, бас энэ урт хугацааны хичээл авч өөртөө боловсрсон бас энэ төслийн хамгийн том гол агуулга байсан ба. Тэгэхээр дизайн бүтээлч байдлаар альва нэгэн одоо нийгмийн ямар ч асуудлыг шийдэх боломжтой гэдгийг бас цаанаа үүснээр ил онцлог. За нийгмийн маркетинг форум дээр бид өөрөөсөө эхлэх төслийн гол онцлог нь юу байх вэ гэхээр энэ төсөл бол хүртээмжтэй төсөл байсан. Тэгэхээр бүтээлч байдлаар асуудлыг шийдэж, за хүртээмжтэйгээр их сургуулиудаар, хөдөө орон нутгуудаар хотын үзэгчдэд хүрсэн байгаа. Тэгэхээр хүртээмжтэй байдлаар одоо бүтээлээ олон нийтэд танилцуулахын бас ач холбогдлыг бид нар нийгмийн маркетингийн форумын үеэр ярина. За өнгөрсөн хугацаанд та хэрвээ үзэж амжаагүй өнгөрсөн бол 5 дугаар сарын 24-ний өдөр нийгмийн маркетинг форум дээр бид өөрөөсөө эхлэх үзэсгэлэн дахин нэг удаа үзэх боломжийг бас олгож байгаамаа. 5 дугаар сарын 24-ний өдөр нийгмийн маркетингийн форум дээр бүгдээрээ уулзцгаая.